Шинжлэх ухаан технологийн их сургуулийн менежментийн сургууль болон бүгд найрамдах Солонгос улсын UNITEF-тэй хамтран стартап шин санаа олон улсын оюутны тэмцээнийг шинжлэх ухаан технологийн их сургууль дээр зохион байгуулжээ. Стартап шин санаа олон улсын оюутны тэмцээнд Монгол оюутнууд нийгэмд шин бүтээгдэхүүн, шин санааг гарган өөрсдийн ур чадвараар ялгаран гарч ирсэн байна. Энэхүү тэмцээнд Монголоос 3 баг, Солонгос улсаас 4 баг өөрсдийн өвөрмөц сэтгэлгээ бүтээлч шинэлэг санаагаараа өрсөлдөн 2 дугаар шатны тэмцээндээ оролцжээ. Стартап шин санаа олон улсын оюутны тэмцээний зорилго нь оюутан залуусын бүтээлч сэтгэлгээ, шинэлэг санааг дэмжихийн зэрэгцээ Монгол Солонгосын оюутнуудын хамтын ажиллагаа, харилцан суралцах боломжийг өргөжүүлж шинэ бизнесийн боломжийг нээхэд оршсон юм а. Улс орныхоо нийгмийн эдийн засгийн хөгжлийн асуудал дээр суурилсан шинэ бүтээгдэхүүн, шинэ санаа гаргах, тэрийг эдийн засгийн эргэлтэнд оруулах тал дээр ийм уралдаан зохион байгуулж байна. Ер нь бол Монгол улсын шинжлэх ухааны технологийн их сургуулийн менежментийн сургуулийн шинжлэх ухааны технологийн их сургуулиас одоо энэ Монгол улсын одоо эдийн засгийг солонгоруулах гэж яриад байгаа шүү дээ, тийм ээ. Одоо бид аль болохоор энэ залуучууд 21-р зууны энэ залуучууд эдийн сэтгэлгээн дээр суурилсан бүтээгдэхүүнийг хөгжүүлэлтийг хийх тал дээр одоо жишээ нь Солонгосын талтай хамтраад ингээд өнөөдрийн ийм зохион үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тэгэхээр бид нар бол одоо ингээд энэ залуучууд эргээд юу хийж чадах юм? Залуучууд нийгэм тулгамдаад байгаа ямар асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж чадах юм? Гэдгийг энэ хүрээнд энэ үйл ажиллагаа зохион байгуулах ажлыг бид нар өдөртөн чиглүүлээд аваад явж байна. Мэдээж одоо ингээд дараа жилээс бол энэ үйл ажиллагаа улам өргөжөөд олон сайхан бүтээгдэхүүн гараад Монгол улсын экспортын чиглэлээр таваар үйлдвэрлэхдээс гадна Монгол улс гэдэг шошготой, Монгол улсад үйлдвэрлэв гэдэг шошготой бүтээгдэхүүнүүд гарна гэж бид нар итгэлтэй байна. Бид энэхүү тэмцээний зохион байгуулснараа Монгол Солонгосын цаашдын эдийн засгийн хамтран ажиллагааны суурийг илүү өргөжүүлэх, хувь нэмэр оруулах зорилготой байгаа. Энэ шатн дээр 2 багийг сонгон шалгаруулах гэж үзэж байгаа. Тэгээд ямар дүгнэлтээр сонгох вэ гэхээр технологи болон инновац тал дээр Монгол цаашдаа хэрэгжиж болохоор бизнесийн санаануудыг илүүтэйгээр харж шалгаруулна. Энэхүү тэмцээнээр дамжуулан Монгол залуучууд өөрсдийнхөө бий болгосон шинэлэг санааг эдийн засгийн эргэлтэд оруулж, салбар тус бүрийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулах юм. Тэмцээнд оролцсон багууд тус бүрийн дэвшүүлэх санаа болон бүтээлүүдээ онцлон танилцууллаа. Манай багийн онцлог гэхээр манайх малын дотор өөхөр ер нь бол лаа хийж байгаа. Энэ болохоор скапиаса гэдэг лаа байгаа. Энэ болохоор Монголын яг малаас яг хаягдаад байгаа дотор өөхөр нь ашиглан лаа боловсруулад тосгийн яг технологиор гаргаж байгаа нь лаа хийж байгаараа онцлогтой байгаа манай багийн хувьд болохоор. Бусад лаа болохоор парфюм вакс гэдэг ваксыг ашиглан ер нь бол химийн хорт нэгтлийг ер нь бол гаргадаг. Манай лааны онцлог гэхээр малын дотор өөхөр хийж байгаа учраас ямар ч хорт үнэр байхгүй хүний биед ингээд эрүүл байдгаараа онцлогтой байгаа гэсэн үг. Сэмбэн намайг 리지은 гэдэг миний монгол нэрээр сарнэ гэдэг урьдчилсандаа баяртай байна. Айл өрхүүдэд хэрэглэж болох эрүүл хоол хүнсний бүтээгдэхүүний брендийг гаргаж байгаа. Мөн хүмүүст илүү боломжийн үнээр олон төрлийн хоолыг сонгох боломжийг олгож монгол хүмүүсийг зөв эрүүл хоолтой болгох зорилготой байгаа. Миний хувьд монгол оюутнууд маш ухаалаг бас их урлагийн өндөр авьяастай санагдсан. Стартап шин санаа олон улсын оюутны тэмцээнд Монгол улсаас Skebiosa баг, Солонгос улсаас Seedwave баг шалгаран үлджээ. Монголоос шалгарсан Skebiosa баг нь энэ 10 дугаар сард Солонгос улс руу туршлага судлахаар явхаар болсон байна.